За сайн байцгаана уу? Та бүхэн бичлэг үзэж байгаа өдрийн мэндийг хүргэе. За 3-4 сарынхаа талин та бүхэндээ хуваалцахдаа таатай байна. За тэгээд ерөөдөө 3-4 сард яг юу болсон бэ гэдгийг товчхон дурдъя. За Empowering Women 2024 өдрлөг 3 сарын 7-нд баг бүрдүүлэлтийн үйл ажиллагаа 3 дугаар сарын 17-нд Кансад тэмцээний урьдчилсан загварыг хилцүүлэх 3 дугаар сарын 21-нд за мөн англи хэлний сургалт маань 7 хоног бүр 2 өдөр хичээлдэг. За тэгээ менторийн зөвлөгөө 4 дугаар сарын 15-нд за тэгээ Кансад тэмцээний бэлтгэлийг бид бүхэн бас цагаа төлөвлөөд 7 хоногтой 2 удаа уулзаад хийдэг байгаа. За иймэрхүү цагийн хуваарлттай 3-4 дугаар сар маань үргэлжилсэн байгаа. За тэгээд Empowering Women өдөрлөгт ерөөдөө ингээд салбар бүртээ ингээд манлайлж байгаа тийм эгчнэр ингээд эмэгтэйчүүд цугласан. За тэгээд ерөөдөө тэдний энэ сэтгэл хөдлөсөн түүх за хийж бүтээсэн зүйлсүүд нь ингээд илүү тийм ирээдүгөө ухаалгаар ингээд томоор харах тийм боломжийг ойлгуулсан. За тэгээд технологийн салбарт ерөөдөө ялангуяа технологийн салбарт суралцж буй энэ бидний хувьд бол юм маш том туршлага болж чадсан гэж бодож байгаа. За тэгээд ерөөдөө цаашдаа болохоор ийм том мөрөөдгөөс ч юм уу тий айхгүйгээр олон зүйлийг их орондоо бүтээж болох юм байна гэдэг тийм бодолтой болсон. За тэгээд тэр үед ерөөдөө миний санаанд буусан хамгийн тийм чухал зүйл хэм бол ерөөдөө тийм хүрхийг хүссэн зүйлээ олоод яг тэр мөч хүртэл юу хийх ёстойгоо алхам төлөвлөх нь чухал байдгаа гэдгийг ерөнхийдөө ойлгосон. Тэгээ миний 10% шийдвэр цаашдын маань 90% тэр үйлсийг бүтээх тийм түлхүүр нь байдгийн байна. За тэгээ эцэст нь ерөнхийдөө том өрөөдгөөс айхгүйгээр олон зүйлийг бүтээж чадна гэдэг ийм хүсэл тэмүүлэлтэй болсон тийм сайхан өдөр болж өнгөрсөн. За тэгээд дараа нь болохоор баг бүрдүүлэлтийн үйл ажиллагаа маань болсон. За ерөөдөө хэрвээ ер нь бидний баг болсон бол яг тийм ижил зорилгыг харах хэрэгтэй болдог. За тэгээд нэг зүйлд хүрэх гэж хамтдаа хичээж эхлэх үед хамт олонний уур амьсгал хамгийн чухал гэдгийг яг энэ бүх хугацаанд ер нь бид бүгдөө ойлгож байгаа. Тэгээд би ерөнхийдөө юм чадваргүй, ер нь хүнд хэрэгцээгүй тийм байхаас ер нь их айдаг. Тийм болохоор ерөнхийдөө юм баг хамт олонний дунд ер нь ажиллахаас нэлээ ингээд айдаг. Гэтэл ерөнхийдөө энэ багийн нэг гишүүн болсон үеэс хойш ер нь чадахгүй зүйлсүүдээ бусдаа суралцаад ингээд хамтдаа юм айцаа даван туулах юм маш том юм өргөн ариун туршлагыг хөрвүүлж байгаа даа ингээд миний амьдралын хамгийн сайхан мөч болж байгаа гэж би үзэж байгаа. За тэгээд бидний энэ жилийн маань энэ тэтгэлэг авсан охтуудын хувьд хамгийн том онцлог, хамгийн тийм сонирхолтой зүйлүүд бол яалтчгүй Кансад тэмцээн байгаа. За тэгээд Кансад төсөл бол бидний багаараа хийж байгаа юм том багийн ажил. За тэгээд яг хуваарийн хувьд гэх юм бол 7 хоног бүр цаг гаргаж за тэгээд хэлхээ холбохоос эхлээд туршилт хийж, сенсороо хатан дээр гагнаж ажилуулах, кодоор бичих, төслийн баримт бичих, итгэлийн PPT гэдэг ер нь маш олон юм ажлууд хийх ёстой болдгийм байлээ. За тэгээ энэ олон ажлуудыг ерөөхдөө амжуулж байгаа бидний энэ хугацаанд. За тэгээд энэ тэмцээн нь бид бүхний хувьд бага зэрэг хүнд гэхдээ маш тийм сонирхолтой электроник, физик, сансар судлал за тэгээд тэр нөгөө төхөөрөмжүүд, хардверүүдийг тэгээ ер нь яаж ажиллах за тэгээд дээрэс нь тэднийг ажилуулах тэр програмынхаа хэлийг бас шин тийм хэл үзэж байгаа. За тэгээд дээрэс нь бас нэмэлт даалгаврынхаа хүрээнд бид нар өөрсдийнхөө бас мэдлэг дээр ингээд тулгуурлаад ийм хэв танил зэрэг маш олон талын тийм мэдлэг ойлголтуудыг тийм сурах боломж болж байгаа. За тэгээд бидний ер нь юу хийх ёстойг нарийн тайлбарлаж цаг гарган ингэж тусаж дэмжиж байгаа ийм багштай бас байгаа болохоор бидний ер нь хийж байгаа зүйлсүүд маш тийм үр өгөөжтэй тийм амжилттай болж байгаа гэж ер нь хувьдаа би үзэж байгаа. За тэгээд ерөнхийдөө болохоор бидний маань тэр бүх үйл ажиллагааны зургууд энд харагдаж байна. За ингээд энэ болохоор манай яг нөгөө нэг хэлхээгээ ингээ хатан дээрээ гагнаад ингээд тавьсан байгаа зураг байна. За тэгээ энэ дээрээ муу адил нөгөө сенсоруудынхаа хөллүүдийг нь бас гагнаад тэгээд ерөөдөө ингээ бүх хэлхээнүүд бүх ингээд зүйлүүд маань ингээ хатан дээр ерөөдөө систем маань ажиллаж явах хэвээр
гэдэг тийм ойлголт тийм одоо гол тийм зорилготой. За ингээд харуулсан байна. За энэ бол манай одоо ажлын одоо нэг бичиг баримтын нэг одоо PPT танилцуулга маань харагдаж байна. За дараагийн ярих хэвээр зүйл бол англи хэлний сургалт байгаа. За англи хэлний сургалт маань ингээд маш амжилттай болоод өндөрлсөн. За ерөөхдөө болохоор анх англи миний хувьд гэх юм бол анх англи хэлний ингээд төвшин тогтоох шалгалт өгсөн чинь миний ер нь хийдөө одоо reading одоо ерөөхдөө тэр дүрмийн мэдлэг маань ер нь дэжгүй гарсан. Тэгээд харин сонсох маань жаахан тийм муу дуу байсан. Тэгээд англи хэлний сургалтандаа суугаад ерөөхдөө өөрийнхөө сонсох чадварыг илүү сайн дээшлүүлж чадсан гэдэгтээ бол бас итгэлтэй байгаа. За тэгээд ментортой зөвлөгөө энэ бол бүр ингээд айгүй тийм гоё сэтгэл зүйн сэтгэл санааны тэгээд оюун ухааны хувьд ер нь айгүй тийм гоё тийм тухтай ярилцлага болж өндөрлсөн. За тэгээд яг ийм ганцаарчилсан зөвлөгөө ментороос ер нь өмнө би авч байгаагүй. Тэгээд зөвхөн тийм надад тулгарч байгаа тийм асуудлуудыг ярилцаж тэг хамтдаа тэр асуудалд маань гарц гаргалгаа хайсан. Тэгээ ерөөсөө ингэж бодож үзээгүй тиймэрхүү шийдлүүдийг ингээд санал болгосон. Айгүй тийм гоё уулзалт болж өндөрсөн. Тэгээд ингэ сайхан багшийн зөвлөгөө үнэхээр одоо бас одоо ингээд үр дүн өгөөд байгаа. Би яг ер нь хэлсэн загсан зүйлүүдийг нь бас ингээд баг багаар хэрэгжүүлж байгаа. Одоо яг хүсэж байгаа ингээд төлөвлөгөөнүүдээ гаргаад ингээ хийгээ үзэнгүүт бас ингээд айгу боломжтой юм байна гэдэг ингээд айгу олон зүйлүүдийг бас мэдэж авсан. За тэгээд миний тайланг утсан та бүхэндээ баярлалаа.